Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэн өнөөдөр юу үзснээ санаж байна уу? Өнөөдрийн эзсэн хоол танд эрч хүч өгч байна уу? Эсвэл таныг чимээгүйхэн ядрааж байна уу? Бид өнөөдөр хоол хүнс ба эрүүл мэнд гэсэн сэдвээр ярилцахаар зочин студид ороод байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн танд баярлалаа. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэнд. Бас сайхан нэртэй ийм нэвтрүүлэгтэй ороод эдийн ундаа хоол хүнс эрүүл мэнд сэдвээр ярих болсондоо их баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр хүн болгон хоол хүнс хэрэгэлдэг нь ойлгомжтой. Хамгийн энгийнээс эхлэе. Хоол хүнсийг шинжлэх ухаан юу гэж тодорхойлдог? Яг гоо шинжлэх ухаанд бол бид нэр одоо юу авдаг вэ гэхээр ерөнхийдөө нэг 6 бүлэг одоо зүйлийг хоол хүнсээс авч ийн гэдэг. Мэдээж энд нь бол макро шимтгийл буюу бидний сайн мэдгээр өөх, тос, тийм ээ, уураг, нүүрс ус. За микро шимтгийлд нь болохоор аминдын бидний нэг ойлоод витамин, аминдимууд нь орж ийн. За эрдэс орж ийн, нөгөө кальци, магний ч гэдэг юм уу бидний яриад идэг. За дээрэс нь ус гэсэн энэ 6 зүйлийг бид нэр хоол хүнсээсээ тодорхой хэмжээний тэнцвэртэй болон тэнцвэргүйгээр идэж одоо хоол хүнсээр бол авч яадаг байна. Ерөөсөө үндсэн 6 ийм хүчин зүйл. Тий, энэ 6-аас өөр илүү энэ бүлгээс одоо нэмэлтээр байдаг зүйл гэж ерөөсөө байхгүй гэсэн үг. Одоо бидний бүхэл хоол хүнс саяны 6 бүлэг дотор л багтна гэсэн үг. Тэгэхээр ерөнхий одоо энгийн одоо ойлголтоор бусдаа шинжлэх ухаантай холбоотойгоор хоол хүнсийг одоо энерги, за мөн зохицуулагч, эсвэл одоо түлшгээ ойлгож болох зүйл гэдэг нь миний энгийн юул да нэршлэр л хэлжлээ л дээ тий. Гэж ойлгож болох юм. Яг үн. Тэгэхээр ер нь хүн яах гэж хоол идэж байгаа юм бэ тий. Тэгэхээр энд ч юм бол хүний бие махбод одоо эрүүл байх. За тэрэн дээрээс нь бодис солилцоо явахын тулд бид нэр шимт хичээл гэдэг юм авч байгаа. Энэ нь хамгийн гол нь ерөөсөө сайн хэлээд байгаа тэр уургийн ч бай, усан ч бай, өөх тосон ч бай хүний биед орохоор энерги л үүсгэж байгаа. За энерги үүсгэж байна гэдэг нь ямар вөхөр ерөөсөө бид нэр байгалийн шалгалтыг тавах гэдэг. Өвөл бол жишээлбэл бид нар яагаад арай өөр хоол иддэг. Тэр тусмаа ийм эрс уур амьсгалтай монголчууд бид нэр өвөл илүү их илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг тийм ээ. Өвлийн ичээ бэлдэн илүү одоо алуун чанартай адууны махаа иддэг, аарцаа хэрэглэдэг, шар тосоо хэрэглэдэг ч гэдэг юм. Цаг уур болоод амьдралын ямаягаас хамаарсан одоо хоолтын соёлтой ард түмэн. Тэгэхээр энийг бол энгийнээр хэлэх юм бол нөгөө гиз сайлах одоо уламжлал гэж бид нэр яриад байгаа. Тэгэхээр бидний энэ яг энэ уламжлалт хоол хүнсний энэ хэм маяг одоогийн нөгөө шинжлэх ухаан чинь судлаад нөгөө ашигтай бактери хамгийн чухал байна. Эдийн умдааны чинь хамгийн чухал юм чинь эсэг эдээ байна гэдэг юм чинь. Бидний амьдралын маягт бүр ингээд нөгөө зохицуулагдаад ингээд ирсэн байсан уламжлалтай ирсэн. Харамсалтай нь одоо 2000 оноос хойш нөгөө дэлгүүрийн лангуун дээрх бараанууд ихслээ. Дэлхийн нийтээрээ нөгөө одоо энэ processed food буюу хэд их боловсруулсан хүнс гэдэг юм маш ихээр орж ирэх боллоо. Тэгээд ирэхээр яг нөгөө бие махбодод шим болох гол хүнсээ авч чадхаас илүүтэйгээр зүгээр хий илчлэхээр бид нэр одоо сэтгэл санаа болоод энэ ходоодод дүүргдэг төдий ийм хэмнэл рүү ороод байгаа нь маш том асуудал болоод байгаа гэсэн үг. Хоолноос шалтгаалж маш олон одоо мэдээж өвчлөл үүсэж байна. Тэгэхээр хамгийн олон зүйлийг ярьж болох боловч сахарын асуудал одоо диабетийн асуудал байна. Тэгэхээр энийг та хүн болгон мэддэг боловч ихэнх тохиолдолд ажил хэрэгж болгож чаддаг. За гайгүй байлгүйдэгээд хандчихдаг л да. Хоёул бас их нарийн судалгааны түвшиндгээсээ илүү амьдрал дэх ойр хүмүүст бас хэрэг болохоор ийм яриа өрнүүлээ гэж бодож байна л да. Зөв. Намайг оюутан байхад манай дотоод шүрлийн багш яг энэ чихрийн шижин одоо эмгийн хичээл орж ирсэн л да. Тэгэхэд багш маань тэгжсэн байхгүй. Биднийг оюутан байхад ийм өвчин байдаг гэж онлын түвшинд сургаж ихтэй л үздэг байлаа. Маш цөөхөн клиниктэр очихоор тэр өвчтэй хүмүүс олддоггүй. Бүр хайгаад тий баг ховор зүгээр клиник одоо нэг сургуучгийн төвшөнд ийм өвчин байдаг гэдгийг л одоо ингээд онлайн төвшөнд ярих нь шүү дээ. Тийм байсан гэдэг. Тэгээ бид нарт хичээл орж байхдаа одоо ингээд та үдийг ингээд төгсөөд эмч болоод гараад ирэх үед бол энэ улам ихснэ гэж бид нарт хичээл орж ирсэн. Энэ яагаад ингэж ихсээд нөхөр ерөөсөө энэ бол нөгөө глобалчлалын өвчин байхгүй. Дэлхийн нийтээр ямар одоо хэв шинж рүү ороод нэхэр бид нар чинь амьдралын маягийн хувьд бол нөгөө хөдөлгөөнтэй одоо нүүдэлдэг одоо амьдралын маяг байхгүй болчлаа, суурьшмар болчлаа. Хамгийн гол нь энэ дэлхийн нийтэд чинь хүнс гэдэг зүйл яг үнэ хэрэгтээ хүнс мөн үү биш үү гэдэг асуудал болсон. Яг идэхэд бол
өсөж байгаа хүний зүрхнийг үл дарахт үдээ. Гэхдээ шим болдоггүй. Энэ чинь өөр нэг талаараа маш том одоо нөгөө хүнсний том одоо корпорацууд гэх юм хүнсний том юм эдийн засаг явж байгаа юуг дагаад нэг талаараа ийм одоо шим жижиг хүмүүсүүд дэлхийн нийтэд ийм болцсон. Тэр нь манад ингээ ороод ирж байгаа амьдралын юм дэлхийн нийтээр. За энэ дээр юу болоод байна гэхээр бид нар шимээ авч чадахгүй хий одоо нөгөө илчлэгтэй буюу нүүрсөс сахартай юмудаа л идэт гэсэн үг. Цадсан мэдрэмж аваад. Тийм ерөөсөө тэгээ эн чинь хамгийн гол нь энэ сахар олигтой цадагддаггүй. За чихэр ихтэй юу гэдгийг за гурилгуурлан бүтээгдэхүүн одоо түргэн задардаг нүүрс судал гэж байгаа юм л та. За тэнд нь тооцох юм бол бидний сайн мэдгээр цагаан гурлууд ихэвчлэн орж ийн, будаа орж ийн, энэ чихэрлэг хамттай зүйлүүд орж ийн. За өглөө жишээлбэл бялуу идлээ гэж бодъё. Амар өсөж байгаа нэг бялуу идчихлээ. Маш хурдтай цадах мэдрэмж төрчин. Буцаагаад маш хурдтай өлсөх мэдрэмж төрдөг. Тэр нөгөө хүний дадал өөрөө ийм одоо хамттай буюу нүүрстэй хэрэглээ байгаадах юм бол идлээ одоо туршил буурлаа өлслөө идлээ гэд ингээ явах юм бол бид нар тэр нөгөө цусан дах сахарын хэмжээг зүүрлээд үзэх юм бол яг л нөгөө хөрөөний ир шиг ингээ тоглолцож байгаа байхгүй. Дээшээ өксгөөл буураад, өксгөөл буураад, өксгөөл буурч. Энэ болгон дээр инсулин гэдэг даавар нойр булчирхаас ялгарч идэг. Бууж амждаггүй. Тэнгүүд дахиад дараагийн нөгөө чихэрлэг мэдэхэд дахиад ялгарцсан байж идэг. Ингээд удаан яваад ирэхээр нөгөө инсулины дүжрэл гэдэг юм ихэндээ үүснэ. Тэгээд цаашаагаа ярих юм бол нөгөө инсулин гэдэг юм аа үйлдвэрлэлээр ярих юм бол маш их ачаалсаар гоод үйлдвэрлэж чадхаа болчих жоохгүй мараалын идэвхтэд ороод ингээд ирэхээр нөгөө жинхэнэ чихрийн шижин гэдэг эмгэг гүйсээд за нөгөө хэвлийн хүүс эсхэр үгүй инсулин гэдэг юм тариулах хэмжээнд очдог. Тэгэхээр энэ ерөөсөө яг мэдээж анагаах хүнд бол тодорхой хэмжээний генетикийн суур хөгжилтэй хүмүүс илүү өвдөх магадлал өндөр л гэж байгаа боловч шууд өвднө гэсэн үг ерөөсөө биш. Хамгийн гол нь ерөөсөө хувь хүнээс л шалтгаалдаг өвч. Нөгөө хооллох дадал зуршлаас. Тий, ерөөсөө л яг тийм юм байна тийм ээ. За тэгэхээр хоёлоо энэ хоол ба эрүүл мэнд гэсэн сэдвээр ярьж байгаа юм чинь нүгээд яриад байхад маш олон зүйлүүд байна л да. Дархлаа гэдэг нэг ойлголт. Тэгээ хоол гэдэг чинь өөрөө зөвхөн хүнсээсээ гадна бас нэг маш олон одоо нэм бактериуд явуулдаг байх тийм ээ. Маш ерөнхий ойлголт. Гэхдээ бид нар дархлааг зөвхөн халдвар хамгааллын хувьд одоо хамгаалдаг зүйл гэж бас ойлгож байгаа. За энэ бол нэг талаараа зөв. Гэхдээ дахиад дараагийн төвшөнд нь аваад үзэх юм бол дархлаа тогтолцоо тэгш тэнцвэртэй байж ээж цаашаа нөгөө одоо энэ хорт тавдрын эсүүдийг хүртэл өсөхгүй байх, үржихгүй байх зүйлүүдийг цаагуур хангачихдээ гэсэн. Та түрүү эхэлж явахдаа их гоё ярьсан. Та өнөөдөр үдсэн зүйл чинь шин болж гинүү таныг ядраагаад гинүү. Зарим хүмүүс ингээд хоол идэхээр ядарчдаг шүү дээ, тийм ээ. Та анзаарч ирсэн үү? Анзаардаг. Наад ч нэг болдог. Маш ядраад. Тийм, ядраад эхэлдэг, тийм ээ. Энэ бол нэг талаасаа хоолны хэмжээ одоо ихтерсэн байж болно. Тэн доторх одоо орс найрлага тухайн хүн одоо харшилтай байж болно. Жишээл одоо нөгөө глютен буюу нөгөө цавуулгын харшилтай хүмүүс гэж одоо хүмүүс их болоод байна шүү дээ. Ийм байж болно. Тэгэх юм бол хүнд өөрт нь мэдрэмж нь тэгж төрнө. За одоо сүүс хүн бүтээгдэхүүн хэрэглээ гэх нөгөө сүүний лактоз гэж одоо зүйлээсээ харшилтай болоо гидсэн дүүрчдэг ч гэх юм уу. Ингээд хоол хүнсээс харшдаг ийм хэлбэрлээ орчод. Энэ одоо улам ихсээд ийн гэдэг ийм одоо судалгаанд гарч ирдэг. За тэгэхээр аль болох хоолыг бага идэх. Өглөөний цай гэж ярьдгаас биш өглөөний хоол гэж ер нь бол ярьдаггүй байсан. Одоо өглөөний хоол гэж ярьдаг болсноос биш өмнө нь бол өглөөний цай гэж ярьдаг байсан. Ямар ч шимт хичээлэг юм байсан хэтрүүлэл идэх юм бол тэрийг шингээж чадах болчихно. Уламж сангаа ухаан дээр хүртэл ерөөсөө өвчний их нь эс шингэсэн хоолноос үүснэ л хоол гэж ярьдаг тийм ээ. Тий, ерөөсөө тэгэхээр ямар ч сайн хоол байсан шингээж чадахгүй л тэр хор болоод явчихж байгаа. Тэгэхээр хор гэдэг нь цаагаараа олон төрлийн өвчлөлийн их үндэс юм аа л гэсэн үг. Тэгэхээр энэ зүгээр их энгийн ойлголтоор адаглал өглөө хоол идэхгүй байхад одоо цэсний чулуу үүснэ гэдэг маш олон эрсдэл эмчнэр ярьдаг л да. Тэгэхээр та бол сая одоо өглөө баг идээрэй гэсэн огт идэхгүй байж болохгүй гэж хэлээгүй. Тэгэхээр энийг бас нэг товчхон тайлбарлаач. Өглөөний хоолыг яагаад өөртөө гэдгийг. Тийм, өглөөний хоол бол яг л түрүүний хэлдгээр за хэдүүлээ өлий яваа гэж бодъё. Хоол идэхгүй гараа явчлаа. Тэнд чи яг ингээд нөгөө ходоод хоосон хүний бие махбодууд стрессын төвшөнд амарцсан өглөө бослоо хүн хөдөлгөөн хийлээ. Эн чинь механик энерги үүсэж байна. Тэр энергийг тодорхой хэмжээний булчин энэ аргастын булчин чинь энерги зарцуулах шаардлага гардаг. Яг энэ үед нь хүн юм идэхгүй ингээ явхаар тэндээс нөгөө рефлексийн замаар одоо цус юмнууд бол ялгардаг тодорхой хэмжээгээр ялгарч явах хэрэгтэй. Гэтэл бол өглөө цус идэр нь ялгархгүй болоод ирэхээр цус өөрөө нэг ойролцоогоор 150 мл орчим тийм цус хэмээх шингэнийг агуулдаг хүүдийлэг хэсэг маань хамгийн онцлог нь маш их хурдтай эргэн шимэгддэг. Нөгөө шингэнээ усын буцаага шимээл идэг. Шимээд идэг. Тэгэхээр тэнд нөгөө одоо усан шимэгдээд тахаар өөх тосны
одоо бөөгнөрл буюу нөгөө бид нар цөсний чулуу гэдэг юм. Үний эрэхтэй бол холестеринил бөөгнөрл байгаа байхгүй өөх тосны. Ингээд чулуу үүсдэг зүйлүүд юм байна. Одоо сүүлийн үед эхэндээ бол 50-60 та хүмүүс одоо цусны хүдийг хаглуулад чулуу ахуулдаг байлаа гэж ярьдаг. Настай хүмүүсийн өвчлөг юм шиг яригддаг одоо тохиолддог байсан бол одоо залуу охтууд, залуу эмэгтэйчүүдийн донд маш их болсон. Энэ юутай холбоотой хөр нөгөө жингээ асч ийн гэдэг одоо үндслээр хоолоо сойдог. За энэ дундаа өглөөний цаа хоолоо идлээхэд өдөрч гэдэг юм энэ дээрээс өөх тостой гэдэг зүйлүүдийг маш их хасчдаг. Энэ бүр хамгийн буруу зүйл. Тэгээ өөх тосыг хасаад ирэхээр ямар үйлдэл явдаг вэ? Саяны хэлээд байгаа цус чулуудах эмгэг нэгт үүснэ. Хоёрт би нэг жишээ хэлж өгье. 1970-аад онд Америкт өөх тосыг буруутгах ба. За тэглээ. Тий, буруутгасан тийм ээ. Ялангуяа малын гаралтай өөх тос. Тий, энэ зүрх судасны өвчлөлтөй өвтний чинь хамгийн гол юм нь өөх тос байна гэдэг. Тэгээ ингээд 70-аад оноос хойш ягаад хоол зүйн зөвлөмжүүдээ өөрчлөлөө. Ингээд 70-аас 2000 оны их хүртэл бол өөх тосыг бууруулна гэж бодоод нүүрсийг нийлмэлийн хэрэглэх нь зөвөө гэсэн боловч яг амьдрал практик дээр нөгөө процессд фуд буюу одоо энгийн нүүрсний хэрэглээ маш их болцсон. За ингээд 30 жил Америкчууд өөх тосны хэрэглээг багтаагаар хэрэглээд ирсэн чи одоо Америкт ямар өвчлөлүүд үүсч эхэлж байгаа нэхэр нөгөө монголчуудын ярьдаг зүнх тэнгэрх гэдэг өвч, Альцгеймер, Паркинсон гэдэг өвчлөлүүд, одоо деменци гэж яриад байгаа. Энэ өвчлөлүүд маш их болж байгаа. Өмнө цаг үеүүдээсээ илүү. Тэгээ энэний ингээд хамаарлын холбоод үзэхээр өөх тос бага эцэнтэй холбоотой. Яагаад өөх тос бага эцэнтэй холбоотой гэхээр хүний тарих мэдрэлийн тогтолцоо хоорондоо одоо ингээд хоорондоо цахилгаан синапс үүсэж штэ. Тэнд чинь ингээд цахилгаан мэдээлэл дамжиж байгаа. Тэнгүүд ингээд одоо ингээд энэ дээр одоо кабелийн утсууд байна. Гадуур нь хар хамир утсуудаар ингээд энэ чинь хоорондоо кротклохгүй хар хамир байна штэ, тийм ээ. Яг энтэй адилхан хүний тархинд байж байгаа тэр цахилгаан мэдээлэл дамжихад мээлэн бүрхүүл буюу өөх тос бүтцтэй юм бүрхүүлүүд байдаг. Өөх тосны бүтцээ бид нар авч чадахгүй байгаалахаар энэ бүтцүүд маань ингээд нөгөө тижээлийн хомсдолоороо сүнэгрэлт яваад эхэлдэг. Ингээд нэгт тарих мэдрэлийн тогтолцооны өвчлөлт маш их болж байна. Хоёрт нь болохоор дааврын гаралтай тогтолцооны өвчлөлт маш их. Одоо зүгээр ингээд бодъё л. За эрэгтэйчүүд дээр баавд үзэх юм бол эр билгээс нөгөө тестостерон, эмэгтэйчүүд дээр одоо эстроген ч гэдэг юм дааврууд чи өөрөө үндсэн бүтцэд нь өөх тосны бүтцтэй байж дээ. Нөгөө бүтцүүдээ авч чадахгүй болоод ирэхээр дааврын тогтолцоогоор бид нэр давхар одоо оролцож эхэлж байгаа гэсэн үг. Ингээд ирэхээр бид нар нөгөө буруу хандлагаас болоод өөрөө өөрийгөө эрүүл мэндийн одоо охирох ийм зүйлүүд хийгээд идэв. Гэхдээ би нөгөө хоолтын элдв дэглэмтлүүдийг буруу гэж байгаа юм бол ерөөсөө биш. Хамгийн гол нь бид нар энэ дээр туушрчаад байна. Тэг яг энийг асууя гэж бодож байлаа. Одоо турахын тулд ингэж хасч яа гээд. За одоо хоолтын кето одоо гэдэл маш олон дэглэмүүд байна тийм. Зарим нь бүр одоо ерөөсөө их олон бас нэг тийм мод ултлаа ингээд нэг тийм өөрчлөгдсөн нэг тийм ингээд нөгөө гүн гүнзгийгээр ухамсартайгаар шиг тийм гүн гүнзгийгээр юу буруу зөвийг мэдэхгүйгээр нөгөө энэ сайн гэсэн маягаар ингээд нэг хоолтын хэлбэрүүд бас өөрчлөгдөж байна гэж би бас боддог. За энийг та нэг бодооч. Энийний цаана асар том төөрөгдлүүд байх шиг санагдаад байдаг байхгүй юу? Ер нь бол энийг өөрөө нөгөө хүн болгон юм биш судлаач биш учраас бас үнэхээр мэдчих арга байхгүй л дээ. Тийм. Тэгэхээр би зүгээр бүхэн одоо судлаач биш гэдэг яг та сайлаа. Тэгэхээр би энэ дэр зүгээр нэг юм л хүмүүс маань сайн ойлгоосоо гэж бодоод. Аливаа юм битгий туушраасаа. Одоо жишээл за кетогеник диет буюу одоо кето диет хүмүүс маш их хэрэгэлдэг болсон. Энэ шинжлэх ухаанд үр дүнтэй. Яаж яасан бэхээр анх бол нөгөө тархины одоо саачлал буюу эпилепси татж ундаг хүүхдүүдэд эмчилгээний хоол маягаар анх гарч ижсэн клиникт. Тэгээд ирэхээр яадаг вэхээр энэ хоолтын чинь маягт нөгөө хэлжээс нөгөө өөх тос, нүүрсэс, уур гэдэг зүйлүүдийн нүүрсийг маш багасгаж өгөөд өөх тосны хэмжээг нь түлхүү дэмжиж өгчдөг хоолны маяг. Энийг эмчилгээний зорилтоор тэр эпилепсигийн үед эргэлэхээр тархины одоо хоорондын мэдээлэл дамжих тархи их гой сэргэг болоод ирэхээр нөгөө татаж унах мунах өвчлөлт буурдаг эмчилгээний түрүүчийн юм ярьж байсан бас сэдвтэй ерөөсөл нөгөө тал нь шүү дээ. Тий. Ингэж одоо гарч ирж байсан. А яагаад энэ нөгөө жин хасахад их үр дүнтэй байгаад гэдэг вэхээр нөгөө дэлхийн нийтээр хүмүүс чинь нөгөө хилээдсэн нүүрсний хэрэглээл өндөрлөлтсөн байхгүй. Тэнгүүд энэ кето хоол чинь нүүрсийг бугсгаад өөх тосыг ингээд өгчхөөр эхний хугацаанд маш их үр дүн гардаг. А би ч гэсэн хүмүүст бол кетог бол зөвлөхийн хувьд бол зөвлөдөг. Гэхдээ 7-14 хоногоос хойш тэгж яг тууштай барих хэрэггүй. Эхний хугацаанд нэг тодорхой хэмжээний хүн ингээд нэг өөрчлөлт гаргая ингэж байгаа үед яг хоолтон дээр тэр нүүрсийг тодорхой хэмжээний багасгаад ингээд нэг 7-оос 14 хоног яг ингээд хэрэглэхэд яг гой үр дүнгөө өгөөд тэрнээс цаашаа гой бие махбод нь тэнцвэрчээд ирэхэд нөгөө тэнцвэржүүлсэн маягаараа хоолтой
яваад явах нь чухал. Тэгхгүйгээс хүмүүс маань үрд өгөөд тэгэхээр энэ өстой гоё байна гэд сар 2 сар бүр ингээд тас амьдралын хэм маяг болгоод ирэхээр нүүрс ус гэдэг юм чинь хүнд хэрэгтэй. Гэтэл нүүрсээ бүр ад үзээд хориод зөвхөн өөриймөр орлуулдаг болоод ирэхээр нүүрс чинь нарийн архин бол бидний одоо энэ гүүж харих энэ арга ёсны мөчтийн бол чинь тарих мэдрэлийн чинь бас гол тижэл байхгүй. Генер архин бол машинаар архин бол үндсэн одоо шатхан байгаад идэг. Тэрийг ачаад машинаар бол зөвхөн цахилгаанаараа л ажиллуулна гэдэг. Ерөөсөө л зүйл хийлгээс гартаа хэм хэмжээтэй. Яг үнэ. Тэрийг мэдэх чухал юм байна тий. Сэтгэл тавгүй байх үедээ маш их хоолддог. Энэ ямар учир вэ? Яг үнэ. Сэтгэл зүйтэй холбоотой хоолт. Тий. Яг үнэ. Ихэнх үеийн стрессийн үед бол маш их одоо юм идээд за сүүл рүүгээ хүмүүс ингээд стресс удах юм бол хоолноос гараад эхэлдэг шүү дээ. Хүн бас ингээд хоолмол баг идээд эхэлдэг. Хоёр талтай л да. Тийм зарим хүмүүс ерөөс юм идэх болчдөг. Тийм. Стресс гэдэг нь өөрөө тархинд ирж байгаа маш том цочрол. Тэр одоо ачаал гэсэн үг. Энийг давахын тулд тархи өөрөө их ажилтдаг. За тэгэхээр тархи бол хүний биеийн энерги зарцуулалтын хамгийн том одоо хэсэг нь багхгүй. Маш хэмжээгээр зарцуулж байна тийм. Тэгэхээр тэр энерги ачаал үүсээд идэг тэрийг зарцуулахын тулд тархи өөрөө нүүрсийг нэхэж эхэлдэг. Хоёрт нь болохоор илүү амттай юмнуудыг хэрэгэл одоо авах хүсэл төрдөг нь тархинд нөгөө кортизол буюу стрессээс ингээд үүсэж байгаа юмнууд ингээд бие махбодод үүсээд эхлэнгүү тархи өөрөө тэрийг буцаагаас сэргээхийн тулд амттай юмнууд эзэхээр нөгөө дофамин гэдэг юм ялгаруулах гад цаанаасаа бие махбод үүсч эхэлдэг нэг ийм тогтолцооны асуудал. Ямар нэг байдгийн өөрийнх амьдралд хизээш үзэж байгааг харж байгаагүй хүн тийм зүйл ячих юм бол хүний тархи мэдрэлийн тогтолцоо маш гүн одоо цочролд ордог болохоор бас хоол идэх туршлууд буурчдаг. Архаг стресс буюу ингээл ажил амьдрал юу гэх ингээл нэг юм хэмлэр яваад тэгсэн мөртлөө бие нэг юм сайхан болохгүй байгаа тохиолдолд хүний идэх туршлууд нэмэгдээд идэг. Тэгэхээр энэ тархинд ирж байгаа цочмоггүй архаагүй гэдгээс хамаараад бас энэ туршлууд бас нэмэгдээ өөрчлөгдөж идэг гэсэн үг. Маш хэмжээгээр хоол идээд байх тулд санаагаар болдгоо бол хүчтэй шаталтай сайхан болоод байх хэрэгтэй юм шиг ингийн байдаг. Гэтэл их хоол идэх хүмүүс бас ядарчдаг тийм ээ. Энерги одоо ихсэн хэлбэр гэж ойлгох уу тийм ээ. За энэ үндсэн үүрэг нь угаасаа энерги үйлдвэрлэл. Тэгэхээр энэ талаар. Тий одоо яг хоол зүүн шинжилгээ ухаан дээр олон онолууд байдгийн нэг нь болохоор нийлчлэгтэй холбоотой онолууд байна л да. За хүн одоо насан турш хүн за жишээлбэл хотод суугаа ажил хийдэг хүн одоо ингээд тодорхой хэмжээний өдрийн хэмнэлээр ингээд аваад үзэхэд хүнийг амьд байлгах зүрхэн цохилж чинь, амьсгалж чинь, хөдөлж чинь, ажил хийж чинь ингээд үзэхэд нэг дунджаар 2000-аас 2500 ккал одоо илчлэг энерги зарцуулж чинь гэж. Тэрийг нөхөхийн тулд одоо яг тэр хэмжээний хоол хүнсээ авах хэрэгтэй гэдэг энэ тэнцвэр байх хэрэгтэй, баланс байх хэрэгтэй гэдгийг энэ илчлэгийн онол одоо юугаар тайлбарлаж байгаа гэсэн. За тэгвэл тэр 2000-аар тооцчихъя л да. 2000-ыг авахын тулд нөгөө өөх тус 1 г өөх нь 9 ккал илчлэгийг үүсгээд идэг. 1 г нүүрс ус нь 4 ккал илчлэгийг үүсгээд идэг. Уург нь мөн адил илчлэг үүсгээд идэг. Ийм зүйл үүсгээд. Тэгэхээр энээсээ яаж зохистой аваад тэр 2000-ыг зарцуулж байгаа бол 2000-ыг аваад тэнцвэртэй явах юм бол тодорхой хэмжээний жин нэмэхгүй яг өөрийнхөө бодис солилцоогоор юм одоо аваад яваад идэг гэсэн. Тэнгүүд залуу хүн яагаад өндөр байдгийг? Настай хүнийх яагаад багасчдаг юм гэхээр тэр бодис солилцооны суур орчим гэж юм байна. Хүн ямар ч одоо ажил хийхгүй одоо унтж яхад амарч яхад бидний амьд ойлгохын тулд чинь ингээд зүрх цохилж яана гэдэг чинь энерги зарцуулж штэ. Амьсгалж л байна. Тэгэхээр нөгөө залуу хүний суур эрчим их өндөр байгаад байдаг. Тийм болохоор баг залуу наснд юм идсэн ч гэсэн ингээд тэр суур эрчим байгаад болохоор шингээчдэг. Нас одоо ингээд яг одоо эд нас сүрлээ за тэгээ ахмын нас руу ороод ирэхээр суур эрчим багасаад ирдэг. Тэрнийхээ хэрээр хүн бас тодорхой хэмжээний илчлэгийн юм бол багасч идэг гэсэн. Тэгэхээр нэг хөгжүүлэгдэх чинь би одоо залуу шиг идэж чадхаа болчихлоо гэдэг. Тэр чинь аргагүй шүү дээ. Бие махбод нь суур эрчим нь өөрөө ерөнхийдөө унаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ зүйлийг бол илчлэгийн талаас нь бол тайлбарлахад юм. За улам шангаа авахын талаас бол хүн яах гэж идэв юм гэхээр тунгалаг цөвийн боловсролт гэдэг юм яригддаг. Хүний идэж байгаа хоол хүнсүүд ингээ явсаар угаад одоо шин болоод явсаар угаад нөгөө одоо цус үүсэж яах нь байна. Тэндээсээ мах үүсэж яах нь байна. За тэндээс нь бол одоо өөх тос үүсэж яах нь байна. Ингээд чүмгч гэдэг юм. Ингээд цаашаа шимээсээ шимээга татаад яваад идэг. Ингээд шимээга татаж яваад идэг. Хамгийн өндөр дээд огшим нь болохоор одоо эрэгтэй хүнд болохоор одоо эцгийн цагаан тусал, эмэгтэй хүнд болохоор эхийн улаан тусал. Энэ хоёр чинь хамгийн дээд шимэн юм а гэж үздэг. Тиймдээ ч гэсэн хүн бүрэлдэж үүсэж байна гэдэг нь хүний хамгийн дээд огшимүүдээс хоёр огшим буюу
эцгийн цагаан тусал, эхийн улаан тусал хоёр нэгдэн нийлээ тэндээс одоо сэтгэл хэмээх зүйл орж ирээд бие махбодыг үүсгдэг гэж. За тэгэхээр энэ дээр юу хэлэхэд нэхэр нэг хоол гэдэг зүйл чинь эцсийн дүндээ зөвхөн хүнийг нөгөө бас одоо эрүүл байлгах зөвхөн нөгөө саяны ойлын ярьсан энергийн төвшөнд бас ойлгож болохгүй. Бүр нарийн төвшөнд нь ойлгох юм бол энэ яваад бүр цаана шим, хүний удмын мэдээлэл, хүний өнгө зүс, эрчим энерги за бясалгалтай нь холбогдох юм бол нөгөө бүр хин гүйтэл рүү хүртэл ороо явдаг юм. Хоолтой суур холбогддог юм байдаг. Улс болгон өөр ингэсэн онцлогтой хооллох соёл дадлаг хвшилтэй. Таарахгүй хоол хүнс. Тийм нөгөө улс орондоо бол одоо чиглэг бүстэй улс орондоо зөксдөг хоол. Манайх шиг имэрэстэй суур амьсгалтай хооронд ийм газар шингэх нь, зөгцөх нь, шим болох нь ямар байх вэ? Тийм ерөөсө халуун хүүтнэр л ярьчих юм л та уламжлалт. Уламжлалт авахны хувьд тийм халуун чанартай, хүүтэн чанартай гэдээ ярьчих. Тэгэхээр энэ халуун хүүтнийг бид нэр тэнцвэрж явах хэрэгтэй юм байна л да. Мэдээж түрүүн ярьсан хүүтэн сэрүүний улиралд бол аль болох халуун чанартай хоол ус. Монгол уламжлалаар зүрээс нөгөө адууны маха, аарцаа, шар тосоо тийм ээ. А 100 болохоор аль болох сэрүүн чанартай юмуд идэж болно. Хэд их халуун чанартай юм байх юм бол одоо харшилтна. Яг тэрнтэй адилхан энэ халуун бүс нутаг чинь ингээд эдийн ундаа олон мянган жил ингээд одоо сууршаад ирсэн хүмүүсийн бие махбод нь тэндээ дасан зөгцсөн байж исэн болвол сүүлийн хэдхэн жил за сүүлийн хагас 100 жилийн хугацаанд л энэ нөгөө даяаршил гэдэг юм чинь их үүсэл энэ тэндээс бараа таваар хоорондоо харилцаа худалдаа бол хаа хамаагүй юмуд ирж байгаа нэг талаараа сайн боловч зохицуулж чадахгүй бол бас эрсдлүүд байна л гэдэг. Халуун орны жишээлбэл хүнсүүдийг бодоод үзье. Одоо халуун ногоч юм бол халуун бид нар ингээд яхаар халуун чанартай гэж энгийн ойлгох халуун шиг халууд байгаа гэж ойлгомоор боловч цаанаа мөн чанар нь сэрүүн чанартай тийм ээ. Халуун оронд яагаад хүмүүс тэр халуун юмыг иддэг энэ чинь сэрүүн мөн чанартай болохоор тэр халуун хүүтний тэнцвэрийг барихын тулд тэр юмуудыг хэрэгжилж яадаг байна. Бид нар ингэсэн нөгөө ногоон цайг бас ингээд их сайн уудаг болсон шүү дээ. Сайн гэж ойлгодог байсан. Ногоон цай ч өөрөө бас сэрүүн чанартай. Тэгэхээр бол хүүтэнд ингээд одоо хүүтэн сэрүүнд ногоон цай угаалгах юм бол одоо хүүтэнхий харивтаад эхлэх юм шүү дээ. Зундаа бол халуун одоо орчинд бол тэрийг уужиж болох нь. Тэгэхээр бид нар юу хэлэх гээд нэхэр эхлээд тэр хүнс юмнуудаа энэ улиралтай зохицуулах ерөнхий нэг ойлголттой болчих хэрэгтэй. Тэгээд ирэх юм бол яг өөрийнхөө бие махбодтой таарснараа тэрийг тодорхой хэмжээний тохируулаад явчих. Ийм одоо зүйл. Тэрнээс мэдээж энэ дэлхийн даяарч байгаа худалдаа 8 явж байгаа юмыг бид нар үүсгэж болохгүй. Тэгэхээр энэ дээр бид нар яаж нөгөө амьд гарах вэ гэдэг ухаанаа л бид нар гарах вэ. Тий ойлгох байна. Бус дэлхийн нийтийн 2 улиралтай улс орнууд ихэнх нь байна. Тий. Гэтэл бид чинь нөгөө бусдаас илүү анзаарахтай байх. Бусдаас одоо хүн 2 хэмнэн талаар бодж ивэл бид нар 4 одоо улирал байна. Өвөлдөө явах, хаврдаа явах, зундаа явах, намрдаа явах. Юу идэх үү гэд бодох юм их байна тийм үү? Тэрнийхээ хэрээр би бол энэ тарих оюуны хөгжил илүү сайжирчдаг юм байна гэж боддог шин. За тэгэхээр өдөр тутмын амьдралд хамгийн зөв одоо эрүүл хоол хүнсгээл одоо зохис харьцаатай хоол хүнсгээл олон янзын нэршил байна л да. Одоо жишээ нэг ерөнхий онлын хувьар нийт хүнсний 60% нь одоо нүүрс ус байх ёстой. Байхгүй байж болохгүй гэдэг нэг үздэг байлаа. Одоо ч юм ямар болсон? Яг энэ өдөр тутмын амьдралд хоол хүнсэндээ анхаарал хандуулж байгаа хүмүүст хандаад та нэг зөвлөгөө өгөх үү? Эсвэл сайн мэдээлэл өгөөч. Яг тэр таны хэлдгээр шинжилгээ ухаанаас зохис харьцаа гэхээр Америкийн хоолны зөвлөмжүүдийг ерөнхийдөө бусад улс орнууд чигээ болгоод тэрэн дээрээс улбаалаад өөрсдийнхээ зөвлөмжүүдийг гаргадаг. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой Америк хүртэл сая зөвлөмжөө дахиад өөрчлөлтөө. Дөнгөж сайхан тийм ээ. Өөрчлөлт энэ бас биш байна гэдэг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд нэхэр шинжилгээ ухааны талаараа сайн. Энд чинь гэхдээ богино хугацаанд ингээд туршигдаад ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд нэхэр олон мянган жил туршигдаад ирсэн өв уламжлалт бидний ахуйд суултсан эдийн ундааны соёлоо бид нар барьчих ёстой. Тэгэхгүй Америкийн яг зөвлөмжийг дагаад явж итэл нөгөөдөл чинь өөрчлөхөөр бид нар дахиад өөрчлөх хэрэг. Гэтэл Америк гэдэг чинь одоо тэр зөвлөмжийг одоо мэдээд гэх юм одоо бидний хувьд 50 жил болж штэ. Одоо хэрэгжүүлээд нь 20 жил 10 жил ч юм уу. Гэтэл бидний нэг үндсэн одоо энэ Монгол үндэстний үүссэн цагаасаа л хойш юу гэж хэрэгжилжсэн, юу болохгүй, юу болдгийг гэдэг тий. Тэгэхээр шиг тийм их ялгаатай юу нь үндсэнтэй бэ гэдэг ийм ойлголт гарч ирж штэ тийм ээ. Тийм. Яг хөө тэр зөвлөмжтөр бол ингэж байгаа өдөрт бол ойр ойрхон одоо олон идэх хэвээр өглөө бол нийт илчлэлийнхний 20-30% ч гэдэг юм уу өдөр нь хэд ингээд баахан тоо ботхоор хүмүүсийн толгой эргээд идэх. Тэгээ би бодож байгаад
нэг 4-5 хоол тэгэл ингээд цаанаас сүлд юм чинь 5 урууны аргачлал гэдэг нэг энгийн маягаар хүмүүс тайлбарлаа өгчдөг байхгүй. За. Ингээд за таны атгцсан энэ атга бол өдрийн чинь нэг нийт авах хэрэгтэй илчлэг юм аа. За одоо ингээд тийм байна. За ингээд 5 уруугаа ингээд бодох юм бол энэ бол өглөөний цай. Уртын хэмжээгээр нь ботчих гэдэг. За. Энэ уртын хэмжээгээр илчлэгээ тооцчих гэдэг. За 7 уруу баг үдэд идэх нэг 100 ш байдаг юм уу тий. Дунд уруу бол яг үдийн хоол тий. Энэ бол үдээс хойш нэг 100 ш байдаг юм. Ажигчийн урууга оройны хоол гэж. Ингээ харахаар маш ойлгомжтой. Маш энгийн юм биш тий. Хамгийн урт нь хамгийн их идэх ёстой байна гэж ойлгочихно гэсэн үг. Тэгэхээр өглөө бол мэдээж өдрийн хоол шиг тэгж хийх шаардлагагүй байна. Тийм үү? Тэгвэл жигчийн урууга аваад үзэхээр өдрийн хоол шиг бас орой тэгж хийх шаардлагагүй байна. За тэгэл би нөгөө энэ тэнд байгууллагуудаар сургалт мургалт яхаар хоорондоо та маазарчих тий. Өдрийн хоолндоо гарах уу энэ төр гэх тий. Өглөөний цайгаа уусан уу энэ төр гэд ингээ маазарч болно шүү дээ. Тэгчих юм бол нөгөө энэ хэмжээг харчхад орой хоолоо чигчээ уруугаал бодоод. Ерөөсөө энэ зогс тарцсан байна шүү дээ. Тийм. Тэгэл тийм ер нь бол чигчээ уруугаал ингээ бодоод. Тэгэл орой бол хамгийн бага гэдэг шүү гэдгийг л маш сайн бодоод. Тэгэх юм бол би чи хөнгөн байгаад байна л гэдэг маягаар нэг юм энгийн маягаар тухайн үед нэг тайлбарлаж өгдөг байсан тэгээд. Орой багид. Тийм. Өглөө багид. Тийм багид. Өдөр сайд. Тийм. Тэгэл эн чинь ойлгомжтой байгаас тийм байна. Шагж гээд эрдэнтэн байлаа. Тухайн үед маш том нээлт боллоо гэж хүмүүс ярьж сондор бичижсэн. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө бүдүүн гидсэнд байдаг ашигтай бактери хүний амьдралыг их үндэс юм байна. Шагжмаа одоо энэ эрдмийн нээлт бол дэлхийд бол Нобелийн одоо шагналт яг тэгж ярьдаг. Шагналт одоо тодорхойор ийм том нээлт юм аа. Шинжлэх ухааны төвшөнд нэгдсэн маш том нээлтүүдийн нэг юм аа. Даанч бид нэр энийх араас яваад ингээд тэр төвшөнд нь хүрэж чадаагүй л болохоос маш том зүйл юм аа гэд. Тэгээ одоо ингээд орчин цагт гараад ирэнгүүт чи хамгийн чухал юм ашигтай бактери гэж ингээд эхэлж штэ тийм ээ. Шагжмаа одоо тэр нээлтийн зүйлүүдээс ерөөсөө бүдүүн гидс бол хүний биеийн махбодын хамгийн гол цэг байна. Тэнд дундаа юу вэ гэхээр нөгөө дулаан үүсдэг гол цэг. Тэр бүдүүн гидсэнд хүний бие махбод үүсэж байгаа дулаан гэдэг юм ялгараа дулаан буюу эд одоо уурын зуг ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ шиг одоо захын скутер ингэж түгэж идэх дулаан гэдэг юм үүсэж. Энэ ч утгаараа нөгөө амьдралын их үндэс гэдэг. Яг үн. Зөв. Яг үн. Тэгээд энийг за шинжлэх ухааны талаас ингээ аваад үзсэнгүүд бүр бяцлаглалын төвшөнд рүү би бас судалж үзлээ. Сонирхож энэтэй холбож үзлээ. Тэгэхэд одоо энэ зандлын гал гэж одоо нуус тарны бяцлал дээр байдаг. Томоогийн бяцлал гэдэг барууныхаа одоо маш их сонирхдаг болсон. Анзаарсан бол та нийгмийн сүлжээн дээр ингээд ламнар цастай юм уулын юм дээр ингээд нүцгэн бараг шахуу суугаад хүлдчихдэг юм уу гэдэг ингээд тийм зүйл харагдах хийгээд нүцгэн шахуу ингээд суугаад идэв. Бараг ч одоо уран сайхны нэвтрүүлгүй юу нэг уус авцсан ч байх шиг цасан дунд. Тэр яадаг вэхээр томоогийн зандлын гал гэдэг юм хаана үүсдэг вэхээр яг энэ бага арцын хүндий буюу бидний ярьдаг нэг бүдүүн гиз орчим. Гэхдээ тэр бол яг бүдүүн гиз гэж төвлөрөхгүй тэнд байдаг эрчим энергийн төлөв чакра хүрдүүд гэдэг зүйлүүд дээр бяцлаглалын одоо төлөвөр байхаар тэндээс дулаан ялгардаг юм байна. Тэгээд тэр чинь нөгөө бас бяцлаглалын төлөвөр дулаан нүсээд болохоор цасан дээр суусан ч гэсэн даарахгүй хөрөхгүй суугаад идэг тийм одоо хүмүүс. Тэгэхээр одоо тэр яг бяцлал талаас нь ч тэр шинжлэх ухааны талаас нь ч аваад үзсэн энэ бүдүүн гиз гэдэг чинь их чухал хэсэг болж таарлаа. За тэгвэл тэнд юу байгаад байна гэдэг ингээ үзсэн чи одоо бол илүү нэг ашигтай бактери талаас нь илүү тайлбарлаж байна. Хүний бие махбодод бид нар чинь 37 тэрбум эсэс тогтож байгаа гэж байгаа боловч тэрнээс чинь баг одоо маш их хэмжээний ашигтай бактери буюу амьд одоо бактериуд байдаг юм байна. Тэрний ихэнх одоо баг 90% нь бүдүүн гидсэнд л байдаг юм байна. Тэгээд энд ашигтай бактериуд ч одоо нөгөө сүн хүчлийн бактери одоо ингээл янз янзын олон бактериуд байх нь байна. Бифидум бактери энэ төр гэдэг. Тэд тодорхой хэмжээний зөв зохистой хэмжээндээ байж биднийг эрүүл байлгах үндсэн суурь тэнд байна. Нөгөө таны амьдрал их болог. Тэгээд эн чинь юу үйлдвэрлээд нэхэ нөгөө дархлааны чинь эсийг тэнцвэртэй байлгах. За ингээд бүр тэндээсээ тархи руугаа удирдах чинь гэж байгаа. За тэндээсээ одоо нөгөө амин дэмүүд, бэгийн төрлийн амин дэмүүдийг тэнд чинь бүр нийлэгжүүлж гаргаж чинь гэж. Ингээд ярих юм бол маш олон юмны төв тэнд байна. Дээрээс нь тэнд энерги үсэж чинь. За ингээд бидний уламж тоол дээр аваад үзэхээр нөгөө гидс сайлхтай аваад үзэнгүүт яг энийг зөв зохистой тэнцвэржүүлдэг байсан юм чи ерөөсөө энэ гидс сайлх уламжлалаа орчиж байгаа. Өвөлдөө маш их уурах түнс хэрэглэнэ. Уурах түнс хаана ядларч задардаг вэхээр бүдүүн гидсэнд очино. Бүдүүн гидсэнд очиод уурах гих байгаад ирэхээр тэнд нөгөө ашиггүй буюу илүү ялцруулагч бактерийн тоон өсөөд ашигтайнууд нь багасаа нөгөө харьцаа ингээд туугаалах юм бол ялцруулагч нь ихсгэнэ шүү дээ. Ингээд сүү цагаан эдээ гарлаа
тэр ялзруулагч ихссэн байх үед нь ашигтайнууд нь ороод ирэхээр энэ тэнцвэр ингээл алдаг тэнцвэрчжээд. Тэгэл өвөл боллоо, ялзруулагч нь ихссэн ч гэсэн 100 боллоо, ашигтайг нь буцааж оруулж ирэл. Ингээд тэнцвэртэй байгаад идэх нь ерөөсөө энэ удирдалтаа зохицоод биднийг ирүүл байх суурь энд явж байна гэж ерөөсөө маш том одоо тогтолцоогоор нь үзэх юм бол. Одоо чи ингээд нөгөө сүүн бүтээгдэхүүн хэрэглээ багасаад ирэхээр сүү ууж чадах болсон хүмүүс их шүү дээ, тийм ээ. Дэлхийн нийтэд бол энэ лактозын одоо үйл дэвшил гэдэг зүйл маш их болчихлоо. За. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд нэхэр тэгсэн чинь саяхан тэр судалгааны юу гэсэн айргийг тодорхой хэмжээний 200 мл-ийг өдөр болгон уулгаад нэг 3-7 хоног уулгадсан байна. Ингээд уулгасан чинь нөгөө лактоз интолеранс буюу одоо лактозыг одоо задлж чадахгүй байсан хүмүүст одоо лактозыг задладаг ферментийн нийлэгжилт нь идэвхжээд нөгөө сүүнээс ялгардаг задлж чадахгүй байсан лактозыгаа задладаг процессын тэр айргийн дагуулгадж байгаа ашигтай бактериуд, эсэг эдийн дагуулгадж байгаа бактериуд нь тэрийг засдгийм байна гэдэг тийм бас судалгаа гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гиз цайлах буюу эсэг эдээ чинь чухал шүү гэдэг чинь цаанаа бас л ингээл олон юмнуудыг ингээд засаад яваад байдаг. Гэтэл бид нар энээсээ л холдчих юм бол бидний даалгавартай даалгаваргүй тэнд гоё юм засч явж явах хэрэгтэй байсан юм. Бид нэр өөрсдөө энэ хэмнэлийг л алдагдуулчвал өвчин орох суурь бид нар өөрөө л тавиад гэсэн үг байхгүй. За би ингээд тантай ярилцсан ярианаас ийм зүйл ойлголоо. Хоол хүнс гэдэг бол биш үү? Ерөөсө шагналч биш юм байна. Бас шийтгэлж биш юм байна. Хоол хүнс гэдэг бол ерөөсө харилцаа юм байна. Дээр нь одоо тэнцвэржүүлэгч юм байна гэсэн ийм ойлголт авлаа. Яг үнэ. За. Тэгэхээр хоол хүнсний талаар одоо өнөөдрийн тавтрын ярьсан зүйл одоо харьцангуй бага хугацаатай учраас ингээ өндөрлөе. Энэ зүйлийг хамгийн үндсэнтэй зүйлийг судлаач хүний хувьд үзэгч тандж хэлээч. Хоол хүнсэн дээр анхаараасаа гэдэг зүйлийг цөөх өгүүлбэрээр. Хамгийн гол нь хэлээч л гэсэн. Тий, би зүгээр л ингээд хүмүүс бага идвэл урт наснаа л гэдгийг хэлмээр байна. Бага идэх хэрэгтэй. Гэхдээ идэх идэхтэй шимт ижилтэйг нь сорчлоод идчих хэрэгтэй гэсэн. Тэгхгүйгээр гахаа нохоо шиг ингээд олцсны нийдээд хан цадахгүй идээд ийм байх юм бол энэ нөгөө эрдэнэт хүн гэж чинь өөрийн уураг тарихтаа оюун санаагаа удирддаг, бие махбод удирддаг ийм хүн байхад л зөвхөн хоолны төлөө яваад хоол олдохоор идчихдэг. Нөгөөдхөндөө цаддаггүй, хамдаггүй. Тэгээ энэ зүйл чинь өөрөө энэ ухамсар сэтгүүт хүртэл нуруугаар нөлөөлөд. Тэгэхээр ерөөсөө л бага дээрээ та гэх юм бол урт наслнаа л гэдгийг хэлье да. За их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж үнтэй сайхан зөвлөгөө ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй хандаж хэлэхэд өнөөдөр идсэн хоол маргаашийн таныг тодорхойлно гэсэн үг байдаг. Ингээд та хоол хүнсэн дээрээ бас ухаалаг сонголт хийгээрэй гэж хүсье. Манай өнөөдрийн зочноор хүний хэмж хоол хүнс судлаач Баяр Бямб оролцлоо. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.